өдөр зориулсан зарласан Цэвэр ус миний нүдээр зургийг урлаад маш олон хүүхдүүд өөртөө сэтгэл зүрх, уран сэтгэмжээр төсөд ирүүлсэн юм. Тэдгээр олон гайхалтай бүтээлүүдээс хамгийн онцгой, хамгийн гүйтэг агуулсан зургийг зурж уралдаанд төлсөн нэгэн аюулсан найз маань өнөөдөр манай нэвтрүүлэг зочноор оролцож байна. Баяр хүргэе. Баярлалаа. Чи зургийн гол санааг хаанаас авсан бэ? Би зургийн гол санааг Найзуудаа тоглох уу? Хогоо аваач ээ. Тоглоё л да хэдүүлээ. Хүүе, гол руу хогоо хаяха болооч. Хүүхдүүдээ бүгдээрээ явцгаая. Голын усанд идэж уусан зүйлийнхаа хог хаягдал бохир зүйлийг гол дээр үлдээж болохгүй шүү хүүхдүүдээ. За яагаад гэвэл бидний буруутай үйлдэл болон хайсан хогноос ч болоод гол горих ширгэж устж үгээ болноо. Иймээс хүүхдүүдээ идэж уусан хог хаягдлаа голын дэргэд хайж болохгүй. Бүгдийг нь түүж аваад хогийн цэг дээр ангилан ялгаж хаях хэрэгтэй шүү. Хэрвээ хүмүүс усаа хайрлахгүй бохирдуулаад байвал 20-30 жилийн дараа уух цэвэр ус багасч магадгүй. Гол мөрийн ширгэж зарим газарт хүмүүс уух усгүй болох аюултай. Тиймээс бид одооноос усаа гамнаж хамгаалах хэрэгтэй ойлгуулахыг зургаараа илэрхийллээ. Найзуудтай хандаж усаа ажиллах талаар юу гэж хэлмээр байна? Цоргоо чанга хааж хэвши цэвэр усаа хэмнэс сурыг ариун тоглог мөрөн голтой амгалан тайван урсгая. Аян усч үнэтэй шүү. Асгаж огт болохгүй шүү. Тусал бүрийг хайрлал дэлхийн ээж маань баярлна. Догсоод нүрээ говьл өн нэмт мишээдэг ус. Өвгөс сургамж цэцэн навчийг өндөөлж тэтгдэг амин ус. Мэ өвгийн сургаал би эрдэм болсмын усмын би ирээдүй хойцтой үлдээх гэж илүү ихээр хайрлая. Ирээдүйн хойц